Ямар ч төхөөрөмж за юу ч вэ батарей ч өөр халаалтын төхөөрөмж юу ч үзсэн. Зүгээр ингээд тестрээ гаргаад тэрэн сайн муу гэж одоо хэлчихсэн шүү дээ. Жишээлбэл тестер бол энгийн имийг л үзнэ. Энгийн имийг үзнэ шүү. За ингээд үз. 765 224 718 78 673 Батаг авах юу ч хамаагүй. Олон 83 781 тэгээд тестер үзэж байгаа юм шиг гэж бодох юм. Тестер үзсэн, тестер чи мэдээж л гараад ирж. За энэ мөн ахна шүү дээ. Энэ нөгөө 765 аа. 6 хэдсэн. 670. Энийг муу гэж ойлгох гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо зүгээр энгийн тестер үзэх энэ хоёр муу гэж харагдаж шүү дээ ойлгомжтой. Миний хувьд бол бүгд муу. Тэгээ бүгд муу. За шинжлэх ухаан яах гэж байдаг. Шинжлэх ухаан бол энэ хүн төрөлхтөнд амьдралын хөнгөвчлөх зорилготой л байгаа шүү дээ. За тэгээ мэдлэг олгож байгаа тийм. Энэ эмсийн үзэгдлийг. Иргэдийн хүч гэж нэг юм яриад байна. Дэлхийд байхгүй юм ашигладаг байдаг гэдэг. Ер нь бол тийм юм байхгүй л дээ. Тэр зүгээр мэдлэггүй хүмүүсийг л бас тархийг угааж байгаа асуудал. Тэгээ яг бид нар ч бас ерөөдөө их шинжлэх ухаанаас тасраад их удажлаа. Тэгээ голцоо яг 8-ны ертөнцөөр л амьдраад байна. Тэрийг засах гэж одоо олон хүмүүс янз бүрийн юм хийж ийн. Тэрийг бол юмын сайн ялгаж салгаж л ойлгох хэрэгтэй гэсэн үг. Reactive power. I'm going to use this circuit as an example to help me explain. But first of all, за тэгээд энэ цахилгаан эхлэхэн дээр суурлаад тайлбарлаж өгье гэж. Эхлээд энийг тайлбарлахаас өмнө эхлээд юг ойлгох вэ гэдэг талаар байна. We need to understand what power is. So electrical power, I'm going to use за тэгээд энэ цахилгаан эхлэхийг ойлгохоос өмнө эхлээд энэ цахилгаан хүч гэдэг юу вэ гэдэг талаар мэдэх хэрэгтэй. Power тийм хүч гэж юу вэ гэдэг талаар мэдэх хэрэгтэй гэж байна. The electrical energy flow. So that's dW dt. So this is energy over time, the change. So it's a power flow, and that's really going to be absolutely critical for this. Now we can write the understand what power is. So electrical power, I'm going to use little p, equals the electrical energy flow. So that's dW dt. So this is энерги урсгал ахна шүү дээ. Гүйдлийг P-гээр үзээд одоо гүйдэл тэнцүү энэ энергийн урсгал энэ хугацаатай өөрчлөлттэй гэсэн. Energy over time, the change. So it's a power flow, and that's really going to be absolutely critical for this. Энергийн урсгал. Now we can write this as W dQ times dQ dt. And this is the energy per charge, which is the voltage. And за энэ бол вольт, энэ бол вольт. This is the charge per time, which is the current. So за энэ цэнэглэлтэй энэ dq dt гэдэг нь цаг хугацаа гэсэн. Тэгэхээр энэ тэнцүү. This is voltage times current. За вольт хугацаа одоо гүйдлийг вольт хугацаа гүйдэл гэсэн. So now let's look at our circuit and think about the power that's flowing into the circuit from the source. So let's sketch some plots. Let's assume that the voltage at the supply starts at 0 and then goes up to a constant value for a period of time. So this за энэ цахилгаан хэлэх нь бол энэ нөгөө одоо манайхаар бол нөгөө 220 те 380 ч юм уу ирж байгаа гэсэн үг байна шүү дээ. Тэгээд энэ гүйдлийн хэмжээд sudden jump creates a voltage drop across this resistor, and so current will start flowing through the resistor. That means electrons are being drawn off the top plate of this capacitor. And for more information about capacitor, за одоо ингээд нөгөө юу гэж ярьж нөгөө капаситор нөгөө конденсаторч энэ ч ороод ирж байгааз.
огцом одоо гүйдэл өгөхөөр энэ чинь конденсатор чинь цэнэгээ хураагаад цагаа гаргадаг. There's a video on the channel. You can check out the link in the description below that explains this in more detail. So as these electrons are drawn off the plate, the voltage will increase across the capacitor. So here we have the voltage across the capacitor, and that will start to increase, and that will then reach the same voltage that the source has gone to. At the same time, while this increases, the voltage drop across the resistor is getting less, so the current that was initially from the jump will also start to decrease. So here we have the current decreasing. Now, what has this effect on the power? So we're looking at the power across these terminals here. So it's Vs times I. So we just have to multiply Vs times I to get the power that's from the source. So this curve here will look like this coming down from here, and this will also go to 0. Now, what about the power that's being dissipated in the load? Well, as the current goes through the resistor, it is turning that electrical energy into some other form of energy. It might be light if it's a light bulb, it might be heat, or it might be kinetic energy if this resistor is... За тэгээд энэ гол юм ярьж штэ. За тэр энергийн гүйдлэр давж байгаа энергийн тэ хоригдлын резистор за өөр янз бүрийн төхөөрөмж, халаалт, за тэгэл тэр кинетик хүч өөр гих мэт юу гэдэг тэ тэрнийг болж хуургадаг байх нь штэ. Part of some machinery that's making ямар нэгэн тэ техник машинери тэ тэрний also goes up and then comes down, but it doesn't go up as high as the power from the source. So why is that? Well, the power here... Тэгээ юу яаж штэ энэ одоо 220 одоо source гэдэг нь одоо юу хэлж шүү. Одоо их усэр манай 2 одоо биднес 220 гэж бодъё гэсэн шүү дээ 220-оос. Is Vs times I, and the power in the load is I squared times R. So when we compare these, there's an I and an I squared. Well, we know that Vs is going to be bigger than IR. Because, how do we know this? Because IR is the voltage drop across this resistor, and its maximum value is going to be Vs. For all other times, the current is less, and so the voltage drop is less. And so this power here that's dissipated in the load is less than the power coming from the source. It's also important to point out that this voltage going up on the capacitor is because there is charge being stored on the capacitor. As the electrons move... Тэгээд тэр reactive power гэж одоо хүчийг тайлбарлаад байна шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө энэ одоо өсрөөс ирж байгаа гүйдэл нь одоо энэ чинь багс одоо их байлаа гэж үзэхэд тэ энэ дээр одоо нөө төхөөрөмжн дээр байгаа одоо резистор лод одоо юу вэ тэ халаалч гэдэг юм тэ тэрэн дээр нь байгаа юм багсах нь байна шүү дээ гүйдэл нь. За тэгээд тэр нөгөө конденсатор за ингээд энэ чинь нэлээд тайлбарууд байгаа танаас ингээ өөрсдөө үзвэл нэг одоо юу ялтах вэ тэгээд энэ тамьяаллууд байгаа ерөнхийд нь ярьж шүү. За одоо ингээд энэ тамьяагийн between positive and negative, its average is 0 over time. So this term here is the average power delivered to the circuit. And electrical engineers call this the active power. За тэгээд захиргааны инженерүүд одоо юу гэдэг те хүмүүс мэрэгчлээ хүмүүс за энэ тамьяаллын энэ хэсгийг нь active power гэдэг байна шүү дээ. Актив хүч гэдэг байна. So now let's look at some plots to get a visual on this for different values of alpha. When alpha equals 0, here cos of 0 is 1, and so this term is the most it can be. This term is never bigger than Vm Im on 2, so it's never bigger than this number. It's lower because cos at the positive peak, and when this is a negative at the source, instead the current the capacitor voltage will be lagging behind the source voltage. And as the source voltage is going up, the capacitor voltage is going up at a slower rate. About how much
expression on this one, we can rewrite the cos waveform in terms of, with a phase offset, in terms of a cos component and a sine component. And this is a result direct from Fourier transforms. So if you want to know more about Fourier transforms, again, look in the description below. There's other videos on the channel. We can see here that by doing this, it turns out that the cos term has an amplitude of P, exactly the active power. За одоо энэ томьёо аваад байгаас энэ томьёо. Энэ томьёог дахиад өөрөөр бичиж үзүүлж байна. Өөрчлөлт бичиж гин гэсэн. And the sine term has an amplitude of Vm Im on 2 times sine alpha. Whereas P was cos alpha, Q is sine alpha. And this term here is what's called the reactive power. The reactive power is the amplitude of... За тэгээд реактив хүч чинь бол энэ байх нь шүү дээ. Энэ томьёолоор явах нь. Тэгээд reactive power гэдэг нь юу юм гэдгийг одоо энэ англиар тайлбарлаж байна. Of a sinusoidal component of the instantaneous power that exists when there are devices in a circuit that store energy. Now that's a bit of a mouthful. We just break that down again. It's the amplitude of the sinusoidal component of instantaneous power that exists when there are devices in the circuit. Here we have a capacitive device that stores energy. That is when you get this term, and we're going to call this term reactive power. Би яг орчуулсан дээ. Техникээс нь орчуулдаг гэхээр нэлээд юм болно. Тэгээд одоо удахгүй би ерөнхийд нийлж өгье удахгүй. That's this case here when alpha equals 0 and the current and voltage are in phase. Importantly, this reactive power is not the power that is stored in the capacitors and inductors, which is what... За тэгээд хэлж штэ энэ реактив хүч маань энэ конденсатор болон бусад төр юмд хоримтлагдсан хүч биш, энэ тусдаа байгаа. Энэ ховсог гүйдэлт чинь тусдаа явж байгаа зүг. Many people say that it is. Q is the amplitude of a sinusoidal component of the instantaneous power that exists when you have these. Instant хүч буюу одоо нөгөө шууд одоо өгж байгаа хүч гэдэг нь шүү дээ. It's also not imaginary power. It is not something that's just made up by mathematicians. За энэ бол тэ ямар нэгэн одоо хиймэлтэй математикчдын зохиолсон тийм толгооноос ч юм уу те янз бүрийн зохиолсон тийм хүч бол биш гэдгийг тайлбарж хэлж байна. It is a real component of the real instantaneous power. So hopefully одоо шууд ингэж instant хүч өгж штэ шууд одоо шууд ингэж өгж байгаа хүч. Тэр дотор ч байгаа нэг компонент одоо нэг хэсэг нь байх нь шүү дээ. Reactive хүч гэдэг нь. This has given you more insights into power in electrical circuits and in particular reactive power, something often confuses people. Англи хэлтэнд энэ нөхрийн юмыг олж сайн үзээрэй. Of course, профессорын Австралийн профессорын ярьсан юмыг жоохон арай богиносгоод нэг энгийн хүмүүс биднээс одоо юу гэж ойлгох, яаж ойлгох вэ гэдэг ерөөхдөө зүгээр тэрийг хэлээд өгье. Даанс бол дэлгэрүүлээд үзэж болно шүү дээ саяны хүний бичлэгийг. YouTube дээр байгаа. За актив хүч, реактив хүч гэдэг хоёр юм байгаад байна. Цахилгаан гүйдэлт, урсгалт чинь цахилгаан гүйдэлт чинь. Одоо ховсох гүйдлийнх дээр авч үзэх нь шүү дээ, ховсох гүйдлийнх дээр. За тэгээд одоо англи нэр нь бол актив хүч гэдэг нь active power, reactive power гэдэг нь бол reactive хүч гэж англи нэршлүүд нь нэр томьёох нь нэршлэн. За тэрнээс биш энэ ийм юу аахгүй байх нь шүү дээ. Эректив хүч мөч гэдэг өөрөөсөө санаансаа зохиож яаж болохгүй байх нь эректив хүч мөч. Тийм юм байхгүй байх нь шүү дээ. Эректив хүч гэж. Жинхэнэ хэлэх нэршил нь бол reactive гэх юм шүү. За энэ бол тогтмол ховсох гүйдэлт угаасаа ингээ оршиж идэг байгаад байна. Энэ ховсох гүйдэлт байгаа юм. Реактив хүч чинь.
За хүч гэж юу вэ гэдэг түрүүний бичлэгтэр гарсан шүү дээ. Ерөнхийдөө энэ вольт хүчтэй хүч гэхийг ойлгохоос хүч гэж юу вэ гэж хүчээ ойлгохоос өмнө чинь гүйдэл байгаа. Тэгээ гүйдлийнх нь тэр томьёол нь энэ байх нь шүү дээ. Вольт тэ per charge гэдэг байгаа юм. Тэгээд тэр энерги. Тэгээд тэр нь яаж юм бэ? Вольт ийм цаг хугацаа авах нь шүү дээ. За тэг өөр ерөнхийдөө л тэгээд нэг их усэр байх нь тэр нь 220-ын хойсох гүйдэл байх нь байна. Тэгээд цахилгаан хэлхээнүүд байх нь байна. За тэгээд конденсатор байна. За тэгээд нэг лод буюу одоо резистор тэр нь ямар төхөөрөмжөнд суурилсан байгаа юм те халаалтч байж болно, юу ч байж болно. За ерөнхийдөө ийм юмдыг нэгтгэлээс энэ нэгтгэжч тэр реактив хүчийг хэрэгэлдэг байх нэ. За халаалтанд ч хэрэгжилж байгаа. За энэ нь бол нэг тийм толгой эргүүлээд дэлхийд байхгүй юм бол биш шүү.